За комент үлдээсэн дүүдээ маш их баярлалаа. Ads Manager-ийн талаар асуусан байсан. За энэ бичлэгийг ерөөсөө огт буст хийдэггүй, огт хийж мэдэхгүй тэдгээр хүмүүст Ads Center болон Ads Manager хоёрын талаар ялгааг нь тайлбарлая. За би бол өөрөө тийм бустны эксперт биш. Би тийм нарийн тохиргоотой амар лаг буст хийдэг хүн биш шүү. Өөрөө шинээр суралцаал явж байгаа. За ингэж байна. Хэрвээ та Facebook, Instagram дээрээ бизнесээ сурталчилж эхэлж байгаа бол Ads Center болон Ads Manager хоёрын хооронд төөрөлтгүй гардаг гинэ. Товчхондоо нэг нь хялбаршуулсан. Энэ бол Ads Center тий. За нөгөө нь мэрэгжлийн хувилбар гинэ. Ads Manager-ыг мэрэгжлийн хувилбар гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Эдгээрийн гол ярилцлагыг доорх байдлаар тайлбарлая. Ads Center зар сурталчилгааны төв. Энэ бол таны Facebook хуудас дээр шууд байрладаг анхан шатныхан зориулсан хэрэгсэл юм. За над шиг болон тань шиг анхан шатныхан зориулсан байх нь тийм үү. За зорилго постоо идэвхжүүлэх boost post эсвэл хуудсандаа лайк цуглуулах зэрэг энгийн үйлдэлүүдийг хурдан хийдэг гинэ. Давуу тал хэрэглэхэд маш хялбар, гар утснаас удирдах тохиромжтой. За сул тал сонголт хязгаарлагдмал. Жишээ нь та хүмүүсийг маш нарийн сонирхол зам төлөвөөр нь ангилж чиглүүлэх боломж бага гинэ. За хоёр дахь нь Ads Manager, зар сурталчилгааны менежер. За Ads Center-ыг монголоор зар сурталчилгааны төв гэж орчуулж байна. Ads Manager-ыг зар сурталчилгааны менежер гэж орчуулж байна тий. За энэ бол Meta-гийн зүгээс санал болгож буй мэргэжлийн түвшний цогц платформ юм. Зорилго нь борлуулалт хийх, вебсайт руу урсгал татах, дата шинжилгээ хийх зэрэг стратегийн сурталчилгаа явуулгаа. Ийм амар нарийн байх нь шүү. Давуу тал A/B testing, аль зураг, аль текстийг илүү сайн ажиглаж байгааг харьцуулдаг гинэ. A/B testing-гээ чагтлах нь байна тий. За нарийн таргет гинэ. Таны вебсайтаар зочилсон хүмүүс зар харуулах, retargeting. За дахин оновчилдог байх нь байна. Байршил, зараа зөвхөн Instagram Stories эсвэл зөвхөн Facebook Marketplace дээр харагдуулахаар тохируулах. Ингэж болд юм биш. Нэрээ тэгдэж штэ ингээ чагтлаад байдаг штэ Instagram дээр харуулъя, тэр reel дээр, тэр story дээр харуулъя гэд. Зараа зөвхөн Instagram Stories эсвэл зөвхөн Facebook Marketplace дээр харагдуулахаар тохируулах. За сул тал гинэ. Сурахад хугацаа орно. Анх харахад интерфейс нь баг зэрэг толгой иргмээр санагдаж магадгүй гинэ. За ингээ харьцуулсан хүснэгтэй энийг би шаардлагатай бол зургийн дараад яг энэ бичлэгний доор оруулчихъя. За Google Gemini-гийн зөвлөгөө гинэ. Хэрв та зүгээр л нэг гой зурагтай пост олон хүнд харуулахыг хүсэж байгаа бол Ads Center-ыг ашиглаарай. Харин та сурталчилгаанаас бодит борлуулалт үр ашиг, ROI, Return on Investment те хүлээж байгаа бол Ads Manager-ыг заавал сурч ашиглах хэрэгтэй гинэ. За энэ удаагийн бичлэгээр энэ хоёрын үндсэн ялгааг нь тайлбарлалаа.